Одон дор суух тавтай морил бий болгочлогчийн хот. Хөтлөгч Бат Заяа онцлог сэдвэр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хасталгын хот мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг спортын хувцсыг Америкаас Заяа спорт шоп болон өдөр бүр шинэ ураатай төлөвлөж ивэнтдэж байна. За өдрийн мэнд. Өдрийн мэндийг хүргэе. За 2002 он. За хэвээ бидний хамгийн сайн мэддэг төлөв мэдлэг орох тийм. Хэвээ яг үнэ. Анхны юм сэтгэлд ингээ үлдчихдэг шүү дээ. Тэгвэл яг тэр чи яах яг дамжуулж байгаа юм шууд. За энэ хулгаагаар дамжуулж байгаа юм л да. Гэхдээ цаг нь амар гоё таарсан байхгүй. Тэгсэн тий. Яг л өдрийн цагаар тоглоод чинь Азийн яг Япон солонгост болчих байгаа шүү дээ. Дээрэс нь монголчууд нөө айл өрхөйг телевизтэй болж исэн үе бас 2020 гэхэлэр тий. Юм жигдэрж исэн үе тий. Дээрэс нь Аз тэвд анх удаага хөлөм мэдлэх оруулаад цаг нь их гоё таарсан. Өнгөт зургаттай айлуудаас нэлээд олон болсон байсан үе. Тэгэхээр энэ дэлхийн оргол монголчуудад бол маш ойрхон байдаг дэлхийн орго гэж хэлж болно. Тий. Нэг солонгос хүн ажиллаулдаг нэг бейкери гэдэг байсан. Тэнд ингээд бид нэр ороод үзнэ. Тэгэл нэг солонгос нь хажуунгууд нөгөөтг чинь бүх юм өнгөө гээл хүмүүсийг дайлгаал, цайлаал зөндөө юм болдог байсан. Тэр бол их дод санагдлаа. За тэгэлгүй яхад шүү. Монгол тоглолчид биднээс тиймэрхүү тий зөндөө хүн байгаа шүү дээ. Бүгдэнд нь хоошоор гээл тэр чиж одоо дайлаа шүү дээ. Чи санаж байгаа төвшин баярыг авраг болох чинь 1 кг малт тэр гэл компани болгоноос ингээл уцтаал нэг юм өгдөг байсан шүү дээ. Би нөө олимп тайлбарлаа UBS дээр ажилладаг байсан. Уцчих завсаргууд ууныг эфир шүү дээ. Би тэр компаниас холбож байна. Манайх тийм үг ийм үг гэлцгэр. Тэг ихийг нөгөөг үл юм байлээ л дээ энэ бол. Тэг ямар ч тэршиндээс нөө сэтгэл хөдлөхгүй. Тэр нөө одоо энэ бүтээгдэхүүнүүд ч юм уу сэтгэл хөдлөөр шууд тэр дээр өгчөж байгаа шүү дээ. Яг сэтгэл хөдлөөрөө өгнөгээд амлцсан хүмүүс чинь дараа нь жоохон бодонгуудаа өөр болчдөг тий. Тэг юм болчихж үлээ. Сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй ч юм уу эсвэл тэгээд сэтгэл хөдлөлөөр хэлсэн ч гэсэн амлалтандаа хүргэх хэрэгтэй юм шиг байна. За, Япон солонгос анх удаа Аз тэвд цогж байгаа. За энэ дэлхийн аварга бол маш олон юмар онцлог өгсөн. Яагаад гэх юм бол Япон солонгос улс дэлхийд анх удаага хоёр улс дэлхийн аваргалаар тэмцээний зохион байгуулж байгаа. Эннээс хойш нэгээс олон улс дэлхийн аварга зохион байгуулсан тохиол болоог. Одоо 2026 онд болох гэж байна. 3 улс. Тэгэхээр энэ бол одоо юуд чимдээ хоёр улс зохион байгуулсан одоогийн байдлаар анхны дэлхийн аварга шалралт тэмцээн. Дээрээс нь анх удаага Аз тэвд дэлхийн хамгийн том тэвд хөл бөмбөг ирж байгаа. За ирэх гэж бөө мапа болсон анаас. За яасан гэсэн чинь дэлхийн аваргалын тэмцээн дээр зохион байгуулж орно гэсэн Япон, Солонгос, Мексик 3 гэсэн. Япон, Солонгос анх удаа тусдаа өгсөн. Яг энэ хоёр ч хоорондоо таардаггүй дайснууд шүү дээ. Нэг колончилжсэн тий. За ингээд тусдаа өгөхлөр энэ хоёр чинь санал ингээд хуваагдаад Мексик руу очих гээд байдаг. За одоо FIFA дээр Азийн хөлбөмбөгийн холбоон дээрс бөө маргаан болоод байдаг. Яах вэ гэл. Одоо үүд чи Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч чинь Японыг дэмжиж одоо FIFA дээр Солонгосыг дэмжиж яадаг ч юм уу те. Тэгвэл санал хураахлаар энэ хоёр чинь саналаа аваад Мексик нь авах гэдэг. Гэтэл 94 оны дэлхийн аваргыг Америк тэвд буюу Америк нэгдсэн улс яг ард нь зохион байгуулсан байдаг. 98 онд Франц дэх буцаад Мексик руу явах гэдэг байхгүй. Ерөөсөө нэг дэлхийн аварга дундаа онжил буцаад Америк руу явах гэдэг. Тэгээд FIFA ч өөр төв зохиож байгаа анхны дэлхийн аваргач тийм ч бас те. Тэгээ яах вэ гэсэн. Тэгээд юу байсан байдаг. Шахалтаар та хоёроор нийлээ зохион байгуулчих гэж шахалт өгсөн баг. Энэ хоёр чинь хоёулаа 10 цэнгэлтгүүдэд бэлтцсэн. Хоёулаа ингээд тоглох билээ. Тэгээд та хоёр ингээд нийлээ зохион байгуулж шахалтыг өгсөн ба. Тэгэхгүй бол танаад өгөхгүй гэдэг тийм шахалтыг өгөөд. Тэгээд энэ хоёр нийлэлт айгуу дургуй байсан байгаа Япон солонгос нийлэлт дэлхийн аварга зохион байгуулалтаа. Тэгээ аргагүй ирэхэд нийлээд 10 орон хотоо цэнгэлтгтэйгээ нийлүүлээд анх удаага 20 хотын 20 цэнгэлт болж байгаа юм чи бас. Маш их цэнгэлтгтэй. Тий. Ер нь бол нэгэнд нь баг нэг л тоглолт заримд нь явсан юм ба шүү дээ. Тий, маш цөөхөн тоглолт авч байгаа ш зарим хотод нь бол тий. Өсвөр бол багадаа нэг 2 тоглолт явах гэж 64 тоглолт хэмжин тэгэл тий. За бас тийм. Тий. За тэгээд ямар ч сан дурамчхан манай хоёр тал нийлсэн. Нийлээд ямар ч сан дэлхийн аваргалаар тэмцээний зохион байгуулалт хэрэгтэй болсон. За нийлээ хийжс чи FIFA-гаас нэг тим асуусан байгаа. Танайх нь хойд солонгос хэдэн тоглолт өгчихгүй бүх юм солонгос асуусан байгаа. Бас боддог л бодлоо. Яг тэгмэл эн чинь нэг хоёр солонгос чинь нэг тухайн үед хоорондоо нэгдэж олимпиад орно нэг далбаанд ормоор орж исэн тохиолдол гарсан баггүй. Тийш дээ. Тий. Тийм учраас танах тэгчихгүй мөгөөд эн чинь бас FIFA-д айгуу гоё байгаа байхгүй. Хойд солонгосын Пхеньянд хэдэн тоглолт хийж байна. Тэг чи энэ болохоор улс төрийн хувьд ч гэсэн аялал жуулчлал үзэгчл ер нь бүх талаар ямар ч боломжгүй юм байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор одоо ямар ч юу болоод утгагүй юм болоод ирээдүгөө яриа хийсэн. Ирээдүгөө яриасан. Тэгээд санал тавьсан байгаа. Та нар тэгэж үзэхгүй юм гээд. Тэгээд нэг тодорхой хэмжээний саналыг ярилцсан шүү дээ. Тэгээд энэ угаасаа бүтэхгүй байна тий. Тэгээд өмнө Солонгос Японд л явдгаар явъя гэдэг. юм болсон байгаа. Тэгээд энэ дэлхийн аварга шалралт тэмцээн өмнө Солонгос болсонтой холбогдуулаад бос хойд Солонгосоос янз янзын тагнуул ажиллаад зөндөө болсон байдیں۔ Одоо бидний мэдэх нөө шүүргээ кино гэдэг шүү дээ. Тэн дээрээс харагддаг тий.
Айгу мундаг кинод. Тэр чинь баг Аз дэвс Солонгос анхудаага дээшээ хол явсан кинод нэг баг шүү. Өндөр үлдээ тий. Тэр чинь зохиолч өөрөө мундаг, жүжигчч нь ч мундаг тоглосон. Ер нь яг хойд Солонгос, өмнөд Солонгос хоёр ямар шүү байдалтай байдаг юм бэ гэдгийг дэлхийн нийтэд баг харуулсан кино байна. Тийм бах тий. Тэрнтэй чи хөлбөмбөгийн дэлхийн аварга биш юм аа зүгээр хоорондын хөлбөмбөгийн тоглолт нь нөхөрсөн гэдэг тий. За тэгээд аюулгүй байдал айгу чухал байсан. Солонгосод орч иж гэж суучраас тий. За тэгээд иймэрхүү байдлаар Мексик байхгүй болж Япон Солонгос гэдэг улсууд хөлбөмбөгийн дэлхийн аварга харуулах тэмцээнийг зохион байгуулахын ихүү эрхтэй болсон байдаг. За тэгээд хамгийн сонирхолтой нь Япон улс дэлхийн аварга харуулах тэмцээнд оролцож үзээгүй. Дэлхийн аваргын эрхийг аваагүй байж энийг авсан байгаа. Яг бол 98 онд Япон орсон ч гэсэн эн чинь 96 онд шийдэгдэж байгаа асуудал 98 онд дэлхийн аваргын эрхийг аваагүй байхгүй Японч. Тэгээд ерөөсөө дэлхийд түүхэнд 3 тохиол гарсан нэг нь энэ байна. Урд нь 1934 онд Итали. За тэр 34 оныг бол ойлгож болж байна тий. 30 онд Уругвай руу одоо явж чадаагүй тий. Зардлын асуудлаас. За нөгөөх нь сая 2022 онд Катар байхгүй. Тий. Дэлхийн аваргад оролцож үзээгүй эрхээ авч чадаагүй улс зохион байгуулж болж байгаа. Тэр чинь зохион байгуулагч улс автоматар орж байгаа тий. Тэгээд Япон улс анхудаа дэлхийн аварга шаргал тэмцээний эрхээ аваагүй байхдаа дэлхийн аварга зохион байгуулах эрхтэй болсон гэхдээ өөрөөсөө 98 онд ямарсан оролцох эрхээ жоохон байж дараа нь авсан гэсэн үг тий жилийн дараа. За иймэрхүү үйл явдлууд ямарсан болсон байдаг. За ороогүй том улсууд гэх юм бол Нидерландын шоугийн дэлхийн аварга шаргал тэмцээн дээр орж чадаагүй. Нидерландд хайрын шүү. За тэгээд Нидерландын шоугийн хувьд бол хэсгийн тоглолтын дээр Португал болон Ирландын шоугтай таар тоглоод 6 хожиж, 2 тэнцэж, 2 хожидж 20 оноотой. Нөгөө хэд нь 24 оноотой. Ингээ цаашаа гараа авцсан. Нидерланд бол өмнөдөө супер бүрэлдэхүүнтэй байсан. Португалд талбай дээр хожигдоод Ирландтай талбай дээр тэнцсэн. Энэ тоглолт бол ерөөхдөө энэ юу шийдсэн гэж хэлж болно. Дараа нь Ирландын талбай дээр хожигдоод Португалийн талбай дээр очиж тэнцсэн. Яг энэ дээр байгаа хоёртойгоо айгүй муу тоглолцсон. Нидерланд бол. За тэгээд Ирланд бол нэмэлт тоглолт хийгээд дараа нь Ираныг хожоод дэлхийн аваргын эрхээ авч байгаа. За тэгээд Европт бол айгүй олон тийм өөрчлөлт болсон байгаа Орсын шатны тоглолтууд дээр. За ягаад гэх юм бол хөлбөмбөний жоо унтсан байсан Оросын холбооны ус эргэж орж ирсэн. Орос чинь энэний өмнөх 2000 оны Европын аварга байхгүй, 98 оны дэлхийн аварга байхгүй, тий 96 оны Европын аварга байхгүй, 94 оны дэлхийн аваргаас хойш ингээд 3 том тэмцээн өнччихэд орчиж байгаа. За дээрэс нь Югослав гэж одоо мундаг том гүрэн байсан, одоо улс байсан. Энэ Югослав ингээд дэлхийн аварга тэмцээн дээр одоо эрхээ авч чаддаг 2002 онд. Словенийг урдаа алдсан. Энэ айгүй бас сонирхолтой төгөлт. Яг бол Словен, Югослав 2000 оны Европын аваргад нэг хэсэг таарад Словен 3 гол оруулаад дараа нь 3 голыг алдаад очигдчихсан байхгүй юу. Тэгээ энэ хоёр чинь Словен ч өөрөө Югославийн харьяанд байсан улс шүү дээ, тийм. За ингээд энэ хоёрын хэсгийн шатны тоглолтноор хоорондоо таар тоглоод Словен одоо Сербүүдээ буюу Югославийг хожиж байгаа гэсэн өөртөө амар том болж байгаа. Тэгээ дэлхийн аваргын анхны эрхийг инхүү авч байгаа. Энэ бол одоо улс үндэстний хувьд ч тэр одоо хөлбөмбөгийн анх удаа дэлхийн аваргад орж байгаа юу ч гэсэн Словенууд бол аюу том бархалт тийм өдрүүдийнх нэг болж байгаа. За ингээд Югослав гэдэг том гүрэн ямарсан дэлхийн аварчлаараа тэмцээний эрхч одоо эрхээ авчдаг Словеныг урдаа алдсан. Инскийг бол нэгээр Оросод тэргүүлж гарч ирсэн байдаг. За Нидерланд ямарсан урдаа Ирланд, Португал хоёрыг алдсан. За тэгээд энэ Европ хөлбөмбөгийн бас ингээд юу солигдож байна багууд те. Зарим нуунж, зарим шинэ багууд гарч байна. Жишээлбэл 94 оны дэлхийн аваргын сүүлийн дөрөвд үлдсэн Болгарын хүчтэй баг ингээд үеийн дуусаад ингээд баларж байна. Ингээд эрхээ авч чадаагүй. За Турк болон Шведийн шоу тун гоё гарч ирж байгаа. За Украиний шоу хэсгээс хоёроор гарч ирээд Норвег бүр бодоо болж байгаа ингээд. Норвег ч өмнөх 98 оны дэлхийн авар дээр шүүгээ 16-ад үлдсэн шүү дээ. Барзилыг оцсон, ганц оцсон баг шүү дээ, тий. Хоёр оцсон баг нэг шүү дээ. Украин хэсгээс хоёроор гарч байгаа. Гэхдээ нэмэлт тоглолтын дээр ажиж байгаа юм, тий. За Шотланд гэдэг бол бас сүүл өмнө ингээд унж эхэлж байгаа маа. Шотланд гэдэг бас унж эхэлж байгаа. За Хорват гэдэг маш том баг гинхүү гараад ирсэн байгаа, тий. Тэдний оны дэлхийн аварга хүрэлтэй. За ингээд Европт юмнууд солигдоод Румын ингээд баг сүүлийн том тэмцээн дээр их шансууд нь гарч иж байгаа. Гэхдээ бас эрхээ авч чадаагүй. За хамгийн эвгүй нь 9 дугаар хэсэгт Англи, Герман хоёр нэг хэсэгт орсон байсан. Нэг нь шууд эрхээ аваад нэг нь нэмэлт тоглолт юм. Амар ууз. За ингээд энэ хоёр багийн хоорондын тоглолтоор Англи усан тоглолтоор Герман 1-0 хожижтэй. Англид за. Тий. 1-0 хожижтэй. За дараа нь Германд усан тоглолтын дээр Англи 5-1-ээр Германыг хожоод Майкл Оуэн хэтрик гэдэг. Майкл Оуэн хэтрик. За ингээд энэ хоёр багч оноо тэнцээд эсвэл сүүлийн тоглолтын дээр ингээд зэрэгсэж орж иж байгаа. За тэгээд нэг нь Финландтай нэг нь Гректэй тоглож байгаа. Англи талбай дээр Грекийг аваад тэгсэн чинь энэ тоглолт зэрэг явж байхад Финланд, Герман хоёр ингээд тэнцүү явж байгаа байхгүй юу? Герман тэгээд довтлогоо үнэхээр муу байсан. Ер нь бол энэ дэлхийн авар дээр заарл сайн авцсан гэж харддаг болохоос ер нь Германы хувьд унтсан байсан тийм. Финландын ялганд гол очдохгүй ингээд яваал гэдэг. Айгу муу ингээд тоглолт болж байгаа юм бол.
Нөгөө тал дээр болохоор Англи, Грек хоёр тоглож байгаад 2-1-ээр Грек хочиж байгаа Англиг. Англи, Грекийг 2-1-ээр хочиж исэн. За тэгээ Герман, Финланд очиж 2-2-оор тэнцээ дуусчихж байгаа. Хамгийн сүүлийн минутанд Дэвид Бекхэм чөлөө цохилт авч байгаа. Чөлөө цохилж байгаа. 2-1-ээр Грек хочиж Дэвид Бекхэм тэр чөлөө цохилтыг амжилттай болгож тооны харьцааг тэнцвүүлснээр Англи Гректэй 1 оноо одоо 2-2 тэнцэж 1 оноо авснаар 17 оноотойгоор шууд дэлхийн аварга ирэх аваад Герман 2 дугаар орж гарч байгаа. Тэр цохилтыг санаж байна. Стабур амар цохилт. Ямар ч мундаг цохилтгийн бөмбөгч одоо чигээр явдггүй ямар ч амар иргэдгийн тий. Тэр болстой. За тэгээд энэ гол бол Дэвид Бекхэмийн 98-ны дэлхийн аваргын одоо нэг англичуудаас уучлалт гуйсан цохилт гэлэхэд бол энэ буруутахгүй тий. Дэлхийн аварганд инх орж нэмэлт тоглолт хийж бас эргэлзээд шүү дээ хэцүү тий. За ингээд Европын хүмүүсийн нэмэлт тоглолтын дээр Бэлэг Чех хоёр таарсан. Бэлэг Чехийг өтсөн. За нөгөө Украинчин Германтай таарж байгаа. Тэгээ яа харахгүй Герман Украиныг илүүргэж Шевченкотой Украиныг бол 1-1-4-1-ээр хоёр тоглолтын нэмэр 5-2-оор болгож авсан бол Словени гэдэг улс Румынийг болгож авснаар дэлхийн аваргад анх удаага инхүү эрхээ аваад оролцож байгаа. Югослав хэсэгтээ мултлаад 2-2 гараад нэмэлт тоглолт хийж байгаа юм тийм. За Австри Турк хоёрын тоглолтын дээр Турк 6-0-ээр Австрийг хоёр тоглолтын нэлбэрээр хожоод Австри гэдэг улс хөлөн бун бас ингээд нэлийн урууд тийш андаа Турк дэлхийн аваргын эрхийг авч байгаа. За энэ эсгээс одоо энэ Европын бүсээс хамгийн өндөр оноотой хоёроор гарсан баг бол Ирландын шгшог Аз тавийн баг Ирантай тоглоод Ираныг 2-1 хожоод дэлхийн аваргын эрхээ авч байгаа. Азийн багтаа тоглоно гэдэг чинь бол шагнал байгаа байхгүй юм чинь. Нөгөө хэд нь болохоор юунд орж байгаа шүү дээ. Европын багт хоорондоо тоглож байгаа байхгүй. Тэгэд Ирланд эсгээс 2 гарсан багтаас хамгийн өндөр үзүүлэлттэй баг болоод Азийн бүсийн багтаа тоглож байгаа. Тийм юу гэдэг юм уу тий. Хамгийн өндөр үзүүлэлттэй нь хамгийн сул багтаан таар. Одоо ингэ нугалт гэсэн санаа юм биш үү тий. Тэгтээ Азийн бүстэй тоглож байгаа юм тий. За тэгээд энэ Европын бүсийн урдсан шатны тоглолтын мэрэгэн буч нь Украины Андрей Шевченко. Бас амар юм байсан. Амар юм байсан тий Андрей Шевченко. За алтан бөмбөг баллондор авч байгаа шүү дээ бодлого тий. За ингээд ямар ч зэн Европын бүстэй нэг юм боллоо. За бусад бүсүүд рүү хөдөлөө очих юм бол Өмнөд Америкийн бүстэй айгүй юм болсон. Бразилийн шог молтронгаа алдсан. Бразил шүү дээ тий. Вандерле Лишенбург гэдэг нөхөрт Бразилийн шог өгөөд Олимпийн шгшөө баг магийн бүгдийн нэг бол том эрх мэдлэг гэсэн ер нь баларсан. За ингээд дэлхийн аваргын одоо урсан шатны тоглолт дуусахаас 5 тоглолтын өмнө Луис Филиппе Сколарид Бразилийн шогийг өгсөн байдаг. 5 тоглолтоо. За Луис Филиппе Сколари сүүлийн 5 тоглолтод Бразилийг сайн тоглуулаад дээрэс нь Копа Америкад Бразилийн шиг авч тоглохдоо даалгавартай болсон. Гэтэл харамсланд Копа Америкт дээр хасагт шатн дээр Хондурасын шог тожигдсон 2-0-оор. Оо тийм үү. Тий. Зөвлөг. Хондурасын шог тожигдсон Филиппе Сколари. Бразилийн шогийг анх удаага 5 хамгаалалт тоглуулж байгаа. Нөгөө хэд бүтдэггүй юусэн. Бүтдэггүй. За тэгээд дэлхийн аваргын Орсын шатны тоглолтууд хийж байгаа шүү дээ, тийм. За эхний тоглолтод Бразил яг Парагвайтай тоглоо хожиж байгаа. За ингээд дараагийн тоглолтод явсан Бразил Аргентинд хожигдож байгаа. 2-1-ээр хожигдож байгаа. За ингээд дараагийн тоглолтын дээр Чилиг 2-0-ээр хожоод явж байгаа. За тэгээд сүүлийн 2 тоглолт үлдсэн. Багуудын оноо ингээд айгүй ойрхон болцсон. Аргентин ганцаараа тасарсан заяа. Аргентин, Франц хоёр бол ерөөдөө дэлхийн аварга амар формтой байсан шүү дээ. За Франц бол урдсан шатны тоглолтод ороогүй хөхтэй өмнөдөө супер хүрэлтүнд байсан. За Аргентин бол энэ урдсан шатны тоглолтын дээрээс бүгдийг нийтж уучсан. Амар баг ирсэн. За ягаад энэ хоёрыг онцлуулалт нь удахгүй нисгээс гараагүй байхгүй л дараа нь дэлхийн аварга дээр. За тэгээд 17 дугаар тойрогт Бразил Боливийн талбай дээр тоглосон. Өндөр уулан дээр тоглож байгаа шүү дээ. За Лапас отноо 3500 м орчимд очиж тоглож байгаа Бразил. Боливийн шигтэй тоглоод 3-1 харьцаатгаар Бразил хожигдоод хамгийн сүүлийн 18 дугаар тойрогт дэлхийн аваргад орох хэсгээ шийдэх тоглолт хийхээс сонголтгүй болсон. Азар сүүлийн тоглолтыг хамгийн муу Венесуэлийг талбай дээр авч байгаа. За ингээд энэ дэлхийн аварга дээр дэлхийн аварга урдсан шатн дээр хамгийн том сенсац бол Эквадорын шиг шог тарж. Эквадор маш сайн тоглож дэлхийн аварга ирэхээ бол авсан байдаг. За ингээд эсгийн сүүлийн тоглолтын дээр Бразил Луизаогийн 2 гол, Ревалдогийн 1 голоор Венесуэлийг 3 дахин харьцаатаар буулгаж авч энэхүү 2002 оны дэлхийн аварга шалралт тэмцээний ирэхээ авч байгаа. Энэ Өмнөд Америкийн хамгийн сүүлийн эрхийг авсан уу? Үгүй. Яг хамгийн доор жигсэн үү? Доороосоо 3-т. Тэгтээ 4 жигсэн Парагвайтай оноо тэнцүү. Хэрвээ 5 жигсэн бол нэмэлт тоглолт юм. Ургаа байхгүй. Тэгэхээр сүүлийн тоглолтын дээр хожоод бөмбөгний зөрөгөөр 3-л орчиж байгаа байхгүй. Бөмбөг муу байсан бол 4-лөө орж байгаа. Нөгөө талд нь ургаа их таарад байгаа. За ингээд Аргентин нэгээр 43 оноотой, Эквадор 31 оноотой яг дээр нь. Бразил 30, Парагвай 30 гэж байгаа. Ингээд энэ дөрвшүүд ирэх аваад Уругвай 27 оноотой 5-аар гараад нэмэлт тоглолт хийж байгаа. За нөгөө талд нь бас Колумб бас 27 оноотой.
За ингээд харахаар чинь нөгөө хэд нь ямар ойрхон байсан мэт нь харагдаж байгаа шүү дээ. Тийм байна. Аргентин ч ихтэй бүр тасарсан юм шиг. Тасарсан байсан. За ингээд Бразилчууд ямарсан дэлхийн аваргын эрхээ инхүү 3 оноо ингээд аваад дэшээ гарч байгаамаа. За ингээл хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэнэ. За өнөөдрийн дугаарыг маань өдөр бүр шинэ ураатай Төлөөшөө Бэкери ивент гэж байгаа. За Төлөөшөө яг энэ урандаа таарсан яг тийм гоё үйлчлэгээ үзүүлдэг те. Яг л өдөр бүр шинэ тэгээ чанартай тэг эрүүл хүнсээр одоо юу гэдгийг биднийг дайлдаг шүү дээ те. За тэгвэл тэднийхэн маань одоо Төлөөшөөгийн маань тэг хідэн төрлийн юу бейглэн сэндвичүүд танилцуулж байгаа. За эхнийх нь болохоор cranberry chicken bagel sandwich гэж байна. За амтд цангис жимс дахины цээж махан авчурахтай bagel sandwich байгаа юм байна. За bagel нь будааны гурилны агуулмжтай ба тусгаалan крем чиз болон оливер амталсан байна. Эдний тэр крем чиз нь аюу гоё шүү дээ. Тэгээ та нар энийг зараач гэхээр үгүй манай нууцч гэлээ. Манай нөх хин нямсгүрэн ришчэд харамлаад идэх. Чи яг эдмэр ивэл манасаа зүгээр ингэж захиж авч болно тэр гэнэ. Гоё юм аа ингэж бас өгөхгүй байгаа шүү дээ. За дараагийнх нь болохоор sesame bagel sandwich гэж байна. За өндөг гахаа махан авчурахтай bagel sandwich байгаа юм байна. За энэ нэг будааны гурил учраас энэ bagel-ууд маань жоохон зажлууртай гэдгийг анхаараарай. Гэхдээ чинь идэхэд бол тийм хөгжилтэй гоё тийм юу ахална те шинэлэгч юм уу байх болно. Зарим хүмүүс чинь нэг энэ зажлууртай маань ямар сонин гурил вэ гэдэг юм хэлээ. За энэ будааны гурил гэдэг юм шүү гэж та сонсогчтой хэлмээр байна. За тэгээд ер нь бол юу ямар юм бэл. Өглөө эрт очиод өглөөний цагаар ер нь төлөөж дуучмаар юм бэл. Энэ bagel sandwich-ийг идчихэд өдөр цайны цаг хүртэл ер нь бол үсэхгүй ямар нэгэн асуудал гарахгүй. Айгүй айтайхан гоё болчдөг байхгүй. Манай дээр нэг бага хамтлуулаагүй юу гэдэг чинь. Тэгэлгүй яах вэ? За тэг үдээс хойш маш бол энэ гоё юмнууд нь дуусчдаг юм байлээ. Тэгээд тийм болохоор төлөөшөр ер нь өглөөний цагаар ер нь бол эртэл орсон дээр юм бэл. Гэж одоо сонсогч нартай зөвлөмөр байна. За тэгэхэд мэдээж бүх салбараар эдгээр одоо бүтээгдэхүүнүүд нь борлогдож байгаа. За баярлалаа. За баярлалаа. За дэлхийн орлого байв та тийм. За урдсан шатны тоглолт. За Африк руу очие. За Африк бол гоё штэ. 51 улстай. Одоо нэг нь ягаад ч ордгоо байж байгаа л нэг нь. За Бурунди энэ одоо ороогүй мөлий. Нэгээр ороогүй мөлий. Бурунди суглаа суулчаа тэгээд энд бас тоглолтод оролцоо. Африкт бол энэ тохиолдол их гардаг. Айн гэхдээ зүгээр нэгээр нь бах тий. Тий зүгээр нэгээр нь шүү одоо. Нижериан биш тий. Нижери биш, Нижер нь тий. Нямэ нийслэлтэй. Одоо хойд ядуу юу н. Одоо Францтай ураа ингээд асуудал гаргаад байгаа нөхдөөтэй. Энэ нь бол хамгийн дэлхийд эзэн улсуудын нэг шүү. Энэ нэгээр бол газар нутгийнхаа ихэнх нь сахарын цөл, сахел гэж үдэн шүү дээ. Одоо нэг сахарын цөл болон нэг одоо жангл гэж одоо юу гэх юм бэ? Ширэнгөө ш тэр дундах нэг хэсгүүд байгаа шүү дээ. Тал газар шиг тэрийг сахел гэж нэрлэдэг тий. Газар нутгийнхаа ихэнх сахаар болон сахелтэй. Тэгээд жохон хэсэг нь үрж шимт. Тэн дээрээ нийслэл болон хүн амт төвлөрт асар их хүн амтай. Тэгээд байгалийн баялгаа айгүй буруу зарцуулдаг. Бичиг үсэгтэй цахилгаан ингээд бүх юм араад хамгийн ядуу улсууд нэг зайл. Айгүй өрөвдөлтөй болсон нэг бол. Тэгээ одоо нөө цэргийн нөхдүүд энэ гарч чадбайгаа шүү дээ. Айгүй хэцүү. За, гівнэ тэмцээний турш бас ингээд тоглохсон бол засгийн газрын асуудлаас болоо бас ингээд хөлбөмбөгийн холбоонд нөлөөсөн гэдэг асуудлаараас ингээд хасагдсан. За ингээд 50 багийг суглаад 25-гаар 25-нд 5-5 хэсэгт хуваагдаад ихний байрууд нь шууд гарна. Африк бол амархан асар том төв. Тэгээд амьдралын төвшин айгүй зөрөөтэй тий. Дэлхийн аваргын тоглолтууд оролцох нэг онгоцын зардлаас айгүй эрсдэлтэй тийм юмнууд их байдаг учраас бас айгүй тийм симпл уу энгийн хийх хэрэгтэй. Олон тийш яваад байхгүй. За ингээд эсгийн шатны тоглолтууд ингээд 25-аа нуглаа 50-аа нуглаа 25 болгоод 5 доор нь очиж байгаа шүү дээ тий. За Камерун бол айгүй амархан хэсэгт орсон. Эрхээ аваа гараад ирсэн. За Нигер бас айгүй амархан хэсэгт ороод эрхээ аваа гараад ирсэн. Гэхдээ айгүй хүнд зам идуулж одоо 16 15 гэж 2 хооны зөрүүтэй Либер усын дээр гарсан. Либер ус хэрвээ энэ жоохон сайн тоглолцсон бол дэлхийн аваргын эрхээ аваад ороод ирэх гэсэн. Либер ч нэг мундаг юм уу тий бас. Нөө ихэн байгаа шүү дээ. Анхны балуун дээр авдаг Жорж Виа чинь Либер гаралтай шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ Либер айгүй сайн тоглосон дэлхийн авар дээр. Тэгээ Либерийн ерөнхийдөө чинь Жорж Виа өөр болж ирсэн шүү дээ. Дараа нь хөлбөмбөг чинь тий. За Либер бол энэ дээр бол том сенсац игдэг алзан. За С хэсэг бол хамгийн эвгүй хэсэг гэсэн Африк хүмүүст. За Сенегал эрхээ авсан. Гэхдээ Сенегал бол тухайн үед бол хамгийн том баг байгаагүй. Марокко, Египт, Алжир гэдэг 3 сте супер том багтай нэг хэсэгт орсон. Эднэр яхаар ийм ингээ орчдөг юм. Тухайн үеийн суглаагаар тэгэл чансаагаар ингээд харцсан. Тэгээ Марокко, Египт, Алжир гэдэг 3 амар багтай орсон. Сенегал Мароккоор адилхан 15 оноотой. Тэгээд одоо голын зөвгөөр Сенегалдийнэж гэж байгаа. Египт 13 оноо буюу 2 хоноонд орох байхгүй. Ийм амар үе байсан. Тэгээ Марокко, Египт хоёрууд бол үндэ супер байсан үе л дээ нөө.
Египт бол Азийн Африкийн аврагдаа дараалаад хэд дахин төрүүлсэн мөртөө дэлхийн аваргын эрхээ авдаг юм улс байсан шүү дээ. За Марокко бол 98 оны дэлхийн аваргаар бол амар байсан тий. Сүүлд л Шотландыг 3-0 хождог. Бразил л мулталсан болохоос Марокко бол айгүй сайн баг ирсэн шүү дээ. За ингээд Сенегал эрхээ авч байгаа. За Сенегал тэгээд эрхээ авч орж ирэх дэлхийн аваргын хамгийн том сенсацыг тарьж байгаа тий. За ДСГ-с Тунисийн шок гарч ирсэн бол за сүүлийн хэсгээс Өмнөд Африкийн бүгд баримт тулсан шок айгүй сулах хэсгээс гарсан. Зимбабве, Буркина Фасо, Малави, Гвиней тэрт орсон. Гвинейд тоглоогүй. Тэгээ дөрүүлээ болцсон. Тэндээс Малавийг ганцхан авсан гэл ерөөсө гол өрсөлдөгч нь Зимбабве. За ингээд эрхээ аваад гараад ирсэн байгаа. Африкийн бүс. За Хойд Америкийн бүсд бол Коста-Рика, Мексик, Америк 3 эрхээ аваад ямарч ингээ гараад ямар нэгэн асуудал гараагүй. Хондурас, Бразилийг бол тэр Конфедерашн Копа Америк дээр хожигдсон хэдий боловч яг энэ эрхийн тоглолтуудаар энэ хэдээс 3 хоног дутуу тэгээд эрхээ авч чадаагүй. Ийм болсон байгаа. За Азийн бүсийн тоглолт бол их сонирхолтой. Яг гэх юм бол Азийн бүсийн тоглолтын дээр манай Монгол улсын шигшээ баг анх удаага 2002 оны дэлхийн аваргын урдсан шатнд ийхүү тоглох хэрэгтэй болж байгаа. За манай монголчууд төлөвлөмж дэлхийн аваргын эрхээ аваад 2001 оны 2 дугаар сарын 8-нд дэлхийн аваргын хамгийн анхны тоглолтоо Сауди Арабийн Даммамотын Мохаммед бин Фахд бин Абдул Азизийн нэмэгдсэн төрөлөнд ийхүү хийсэн байдаг. За ингээд Азийн бүсд бол ингээд 10 хэсэг хуваагаад нэг газар ингээд тоглолтуудыг болгосон байдаг тийм нэг юм хоёр газар ч юм уу тийм зарим газрууд нь болохоор ингээд аялан тоглох боломжтой бол ингээд өөртөө аялаа тоглодог. За манай энэ Монголын орсон хэсэг болох Сауди Араб, Бангладеш, Вьетнам, Монгол бол бүгднгийн Сауди Арабын Даммамотод ирэхдээ яа гэдэг шийдвэр гараад бүгдээрээ тэнд тоглосон. За энэ тэгээд зардлын ирж очих зардал ялангуяа Вьетнамчин коммунист улс те Бангладеш ямар ядуу улс лээ дээрээс нь Монгол тухайд ямар байсан бэлээ те. Ингээд Сауди Араб зохиоход ирэхдээ бүгд ингээд асуудаг тоглоё гэдэг. За ингээд ихтэн тоглолтыг манайх Сауди Арабын шигшээ багтаа тоглол 6-0 ярцтайгаар хожигдсон байдаг. Энэ бол дэлхийн аваргалын тэмцээний монголчуудын анхны тоглолт гэдэг. За энэ тоглолтын дээр дэлхийн аварга тоглож исэн олон тоглогч нар бол Сауди Арабиас тоглосон. Одоо Эль Шалху, Балдасари, Аль Отайби гэх тэ айгүй олон тоглогч нар тоглосон. Сами Аль Жабер хүртэл тоглож байгаа ш. Дараа нь 2020 дэлхийн аварга голдож байгаа тэ. За тэгээ энэ хэсгийн нөгөө тоглолт нь Вьетнам, Бангладеш-ээр тэгдэгээр тэнцээд Монгол дараагийн тоглолтоо Вьетнамын шиг тоглоод 1-0 хожигдсон. Вьетнам торгуулийн зохиолтоор гол оруулаад тэгээд манай хожигдсон байдаг. Анхны оног авчих шахсан биш. Авангаа алдсан. Айгуу сайн хамгаалсан. Тэгээ манайх чинь Вьетнамтай тоглолцоод манай би чинь дараа нь ингээд 2 жилийн дараа дийлэгт орж байгаа шүү дээ. Манайх нар бодлогын зохиолт болгоо Вьетнам гэж хөрлөдөг гэсэн хэвхэв. Гайхамч юу яриад байгаа юм дараа нь асууд. Вьетнам гэдэг нь юу гэж байгаа юм гэж чинь. Вьетнамчууд нуруу нам учраас бодлогын зохиолт ингээд гоё хөөргөөд гоё хийдэггүй юм л да. Хаалгараа зогсож байгаа юм шиг хам хүчээрээ зогт юм байна. Тас гэл. Уусаа нуруугаараа бус багуудаа хүрдэг учраас тэндээс боломж гаргаж өөртөө мөрөж оруулалт юм байна. Тэгэж манайхын Вьетнамд тоглож тэрийг аягүй сайн мэдэж ирээд за доогоор өгчгөө л гэсэн санаа юм биш. Тэгээ доогоораас гадна яг хүний өндрөөр ч юм уу ингээд хам хүчээрээ зогтох байхгүй. Тэнгүүл нэг жижиг нөхөр урдууд нь хурдаараа гүйж орж иж мөрөгдөг ч юм уу те. Тэгээ Вьетнам гэд ингээд сурч ирж ирсэн бэ дээ. За ингээд нөгөө тоглолтууд наач нөгөө тоглолтууд нэ Сауди Араб машин дал явж байгаа шүү дээ те. Монгол Бангладеш тоглоо 3-0 хожигдож байгаа. За ингээд эсгийн ихний 3 тоглолтын дээр тоглоод манайх чинь айгүй их юм сурж байгаа шүү дээ ингээд те. Яг урд нь ингээл Азийн наадам нэг тоглож байгаа юм л да. Гэхдээ энэ дэлхийн аварга урдсан шатны тоглолт чинь шал өөр зүйл байгаа байхгүй те. Багууд яг нэгдүгээр шок хийлгдэг. Нэгдүгээр шок хийлгдэг. Одоо манайхсаа Японд тоглоод нэгдүгээр шокнд тоглож байгаа шүү дээ. Бүгд тоглож байгаа шүү дээ. Японд тоглоно гэхэд би өөртөө маш их баярлж байсан. Манад ирнэ гэж бодоод бүр тий. Манай монголчин Японы дэлхийн хотод ирэх байлаа шүү дээ тий. Минамино энтер ирэх байлаа шүү дээ. Ковид нөлөөс манай хөлөмгийн холбоо тэр тоглолтын Монгол зохион байгууллагаас татгалзах гэх юм одоо жоохон бодлонтой юм болсон Японд. Тэр одоо би урд зөндөө ярьсан тий. За дараа нь манайх хахад одоо талбай дээр тоглож байгаа юм шиг ахад тоглоно шүү дээ. Гэхдээ нэг л бадар тоглож байгаа тий. За Сауди Арабтайгаа ахад тоглоод ахад 6-0 хожигдсон. За тэгээд Сауди Арабтайсан тоглолт дээр манай Монголын шиг ялгаж жагаж заргал цагаах маань Сауди Арабын шогийн ахлагч дэлхийн аваргад голж исэн Сами Аль Жабарын торгуулийн цогцолтыг хааж исэн. Энэ бол одоо жагаа яхад бол байн бах. Би тэр нэг баг тоглож исэн бас. Байн гэрдэг бахархдаг зүйлийнх нэг юм тэглэх байх. Сами Аль Жабар чинь дэлхийн аваргад 2 ч гол оруулсан баг шүү. Энэ бол 98 онд хийгээд 2002 онд ч хийчлээ. 2002 онд ямарч хийсэн. 98 лүү нэг хит ямарч Сами Аль Жабар чи халдсан нөхөр өдөө. За тэгээ манайх дараагийн тоглолт нар Вьетнамтай тоглоод нөгөө 1-0-оор яасан Вьетнамтай тоглоод 4-0 хожигдсон байдаг. За ингээд сүүлийн тоглолт манайх ихэр боллоо. 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдөр бол Монголын хөлбөмбөгийн хувьд бол түүхэн өдрийнхүү болт юм. Монгол яг бол дэлхийн аваргын анхны гол оруулж байгаа анхны юугаа хийж байгаа.
оноогоо авч гол оруулж байгаа. За 2 сарын 8 бол Монголын дэлхийн аварга тоглосон анхны тоглолт нөхөн тий. За ингээд тоглолт эхлээд эхний голыг даваа очрохын дамжуулалтаар одоо даваагийн баяр зориг гэдэг хүн Монголын шогийн голыг оруулж за даваах ерөөхдөө зүүн зүгээрээс өгөөд баяр зориг айгу хурдтай энэ бол өөрөө хөнгөний дамжирч юмсан хурдтай гарч ирээд гол тооны харьцааг 1-1 болгоод 36 минутанд монголчууд эргүүлж эхэлж байгаа. За ингээд эхний үе 1-0-оор дуусаад тоглолтын 80 дахь минут хүртэл манай тэргүүл явжлаа Бангладешиг. За тэргүүл явжсэн чинь тороолын цогцолт аваад Бангладеш. Тэгээ 80 дахь минутанд 1-1 болгоод манайх тороолын цогцолтын шоконд орчоод дуусаагүй байтал 82 дахь минутанд 2-1 болгочихж байгаа. За яг манайх бол ингээд дэлхийн аваргын анхны гол оруулсан хэдий боловч хожижсэн тоглолтыг алдчихсан байхгүй. Тийм байна. За ийм тоглолтын дээр даваа ах төрөө дамжуулт өгөөд тэрийн дотшоогоо мөргөж өгөөд бууж ирсэн бөмбөгийг бумаах эрдээ нэгэн дөрөвдөгнүүд нь маш гоё гойдцохоо. Тэр бол айгүй хэцүү цохилт шүү дээ. Маш гоё гойдцохоод 90 болонд зоож өгöd Монголын шог эрдээ нэгэн дөрөвдөгнүүдэнд Бангладешийн хаалганд тэнцээ нэг голыг оруулж ирэх хөдөлгөөний аваргын анхны оноогоо инхүү 2002 оны дэлхийн аваргаас авт юм аа. Тэр хэд тэр юу цэнгэлтгэд байсан бол галзуурч авах байсан. Зөөстэй галзуурч байгаа. Энэ тоглолтыг бол 2099 үзэгчд үзсэн байт юм байна. Энэ тухайд бол араа бодлоо байгаа шүү дээ. Энэ бол Сауди Арабич тий. Бангладешууд чинь Сауди Арабид ажил мэжлээ тэд нар бас нэлээд байсан ш магадгүй. Тийм баг тийм. Тий Бангладеш одоо Катар, Сауди Араб, Арабын нэгдсэн Эмиратын хамаг юу гэж байгаа шүү дээ. Сервис үйл ажиллагаа хийж байгаа тий. За ингээд манай Монголын шоуг оролцснороо энэ дэлхийн аварга хамгийн гоё байсан. Тэгээ манайхаас бол баяр зориг бомбон учруулад явсан хоёр довтлогч. Хоёр гол довтлогч нь хоёулаа гол оруулсан байдаг. За тэгээд энэ хэсгээс Сауди Араб 6 тоглолтод 6 голтой 30 гол оруулж нийт тоглолтод 5 гол донжлаад нэг ч гол алдаагүй нэмэх 30 бөмбөгт хэсгээс нэгээр гарч байгаа. За Вьетнам 3 хожиж 1 тэнцэж 2 хожигдож 10 оноотой, Бангладеш 1 хожиж 2 тэнцэж 3 хожигдож 5 оноотой, Монгол 1 тэнцэж 5 хожигдож 2 гол оруулж 22 гол алдаж хасах 20 бөмбөгтэй энэ анхны дэлхийн аваргын тоглолтоо хийжээ. За ингээд энэ 2020 оны дэлхийн аварга манай Монголын шиг шавьд бол түүхэн дэлхийн аварга болж байгаамаа. За ингээд Азийн хүмүүсээс ингээд цаашаа тоглоод Азийн хүмүүс айгу зовлонтой шүү дээ. Япон Солонгос хоёр чинь шууд ирэхээ авчиж байгаа учраас бус багуудын хувьд ингээд боломж нь багасчихж байгаа байхгүй. За ингээд Сауди Араб Хятад хоёр дараагийн эсгийн шатны тоглолтын дээр өөрсдөө ирэхээ аваад Хятад анх удаага хөл өмгийн дэлхийн аварга шалралт тэмцээнд оролцох ирэхээ авч байгаа. Дэлхийн хамгийн их онтой бас. Тэрнээс ахиж ороогүй. Тийм. За Сауди Араб ирэхээ аваад за тэгээ хоёроор гарсан Иран болон Арабын нэгдсэн Эмират хоёр хоорондоо тоглоод Иран очиж байгаа. Хоцсон дахиад Ирландтай тоглоод Ирланд нь Ираныг хожоод ямар хэцүү юм бэ. их олон зам дуулсан байгаамаа. Тийм байна. Энэ гэхдээ чансаагаараа Аз твийн чансаа жоохон доогуур гэдэг эрхүүдийг ингэж хуваарлдаг тий. За юу чин Европ болохоор хамгийн их авч байгаа. Хамгийн их авч байгаа. Тэгээд дараа нь Өмнөд Америк байгаа. Тэгээд Африк байна уу? Африк 5 авч байгаа. Өмнөд Америк чинь 4.5 байхгүй. 4.5. Тэгээд Африк чинь шууд 5 хэрэгтэй. Тэгвэл Африк ч бас мундаг юм байна тий. Яг бол Өмнөд Америк чинь цөөхөн баг та. Тийм. 10 улс чинь тэгээд одоо Тийм ээ. угаасаа л бараг 5 нь ордог байхгүй юу? Нэмэлт 0.5-аараа Австралитай ч юм уу тоглолт тэрийг очиж гараад ирдэг байхгүй юу тий. За ингээд ямарсан Ирландын шог Ираныг хожиж. Өөрөөсөө амар тоглолт болд юм уу? 2-1-ээр Ирланд хожоод ямарсан ингээд дэлхийн аваргын ирэхээ аваад гарч иж байгаа. За тэгээд Уругвай Өмнөд Америкийн бүсээс 5-аар гараад Австралитай тоглоод 1-0-оор хожигдоод дараа нь 3-ээр хожоод ийхүү ирэхээ авч гарч иж байгаа. За урдсан шатны тоглолтууд нэг иймэрхүү. Бос урдсан шатны тоглолтууд дээр нэг сонь зүйл болсон Австралийн шог энэ юуны шатанда 70 орнуудын бүсийн тоглолтууд дээр нэгэн том рекорд ивдсэн байдаг нь заавчлаарай. Самаогийн шиг шогийг 31 тэг ярцээр хоцсон хөл өмгийн дэлхийн аваргын одоо урдсан шатны түгэнд хамгийн хол зөрүүтэй хожид болсон байдаг. Тэгээд нэг 10 морыг хийчихэд тавьчихчих болдгоо юм байна ч гэдэг. Харин тэгэл юм үзээгүй юм шиг бөмбөдөө. Тэгээ хамгийн гол нь Самаогийн баг үнэхээр муу юм лээ. Зарим нь анх удаага хөл өмгийн пүүз өмсчихсэн хөтө. Дандаа элсэндээ нөх хөл өмг. Яг үндэ бид нэг халуун орныг гутлгүй мотлуу гэдэг нэг боддгоос тэр хүмүүс чинь гутал харах хэрэггүй байхгүй. Тийм шүү дээ. Нэг тавчиг авдаг тэгэл гайгүй тавчиг бол нэг жилээ даана гэдэг шиг тий. Тэгэл ерөөсө нэг тавчигтай явна элсэн дээрээ хөл үцгээ явждаг. Годомжаар ч гэсэн хөл үцгээ явждаг тий. Тэгэхээр Самаогийн хувьд бол нөх хөл өмгөнийг хөгжөөгүй. Тэгээд хөл өмгийн яг хөө дэлхийн аваргын хэрхээ авч орж байгаа. Юу дэлхийн аваргын тоглолтод оролцож байгаа шүү дээ. Тэгээд ингээд хөл өцгөн тоглож байгаа учраас эдэрт бол нэг юу байгаагүй юм бэлээ зайлуулал. Бидний бодож байгаа шиг нэг хэцүү байгаагүй юм бэлээ. Тийм багтаа тоглож иж тэгэж хож тэр бол жоох юугүй л. Тэр өөрсдийнх нь фэнүүд ч гэсэн жоохон дургуутсан л баг. Үхээ тийм баг их ингэж хожоод тахтай яадаг юм. За тэгээд энэ тоглолтын дээр Арчи Томсон гэдэг нөхөр 14 голыг оруулсан байдаг.
Ерөөсөө 3 минут донд Австрали 1 гол оруулж байгаа. Тэрнийхэн бараг тал голыг Арчи Томс оруулж байгаа. За тэгээд Арчи Томсон энэ дэлхийн аварга шаргал тэмцээний мэрэгэн болж байгаа дурдсан шат. Тэгээ баг нэг тоглол баг мэрэгэн болж болчихсон юм байна шүү дээ тэр чинь. За тэгээд урдсан шатны тоглолтууд нэг иймэрхүү нөхцөл байдлууд үсжээ. За өнөөдрийн дугаарыг манай Заяагийн спортын хувьцааг Америкаас ураатай Заяа спорт шоп ивент эцэгч оролцож байгаа. За Америкаас одоо ер нь хямдхан үйдэн бараагаа авч дараад тэгээ Монгол руугаа ачуулаад Монголын хэрэглэгчтэй ер нь аль болох хямдхан зарах борлуулах ийм одоо ер нь одоо юутай те модельтай те. Тэглэв яах вэ? Ер нь тэр танай агент тэнд байгаад байна уу? Тийм манай нэг хөрөнгө оруулагч нэ. Тэгэхээр Америкт нэг удацсан учраас яаж хямдхан авах уу, хизээ авах уу гэдэг айгуу сайн мэддэг те. Одоо жишээлбэл өвлийн хувцсыг хавар авал амгаа хямдхан байгаа шүү дээ те. Тэгэл тэрийг нь айгуу сайн мэдэж авдаг байхгүй нөхөр. Тэгээ зөвхөн одоо пүүз юм уу юу биш бас хувцс хэрэглүүд тэгээ витамин энэ төр Америкаас ер нь яг спорттой холбоотой бүхэл юм ирж байгаа шүү дээ. Тийм Америкаас одоо юуд чинь айгуу олон юм авчираад байгаа хүмүүс чинь Америкт байдаг яг юм загтдаг байхгүй. Уураг авчираач, витамин авчираач гэлтэй. Яг бол яг ориг гинөж бас асуудалтай байт юм дээ тэр чинь бас зөвхөн хувцсан дээр биш. Тийм. Витамин дээр зэсэнтэй. Тэгээд яг хүмүүс хямдхан гэхэлэр хямдхан очдөг. Үнтэй зардаг юм байгаа. Тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй тий. Угаасаа тий Jordan-гийн брэндүүд ч юм бол тэгж амар хямдхан зардаг юм угаасаа биш учраас тий. Тийм. Яг нэг тодорхой хэмжээний яг үнтэй гэсэн юмнууд чинь яг үнэ алдахгүй тэгэл байж байгаа шүү дээ тий. Тэд нар бол мэдээж үнтэй хэвээр л байна. Гэхдээ нэг юм анхаарах хэрэгтэй. Үн дагаж чанар байдаг юм шүү гэдгийг тий. Тэгээ хямдхан юмнууд бол манайд зөндөө өгдөг шүү дээ. Одоо 299 мянган саксны зөндөө бүсүүд байдаг байхгүй. Тэгээ бүр брэнд болсон хүмүүс орж ирэл хүүхдүүд ялангуяа авдаг. 299 мянгаар оригинал саксны бүс аваад ч ёстой. Айгу удах байхгүй гэж асуудал байхгүй. Тийм. Чин дээр үед л 200 мянгаар пүүз бүр 20 жилийн өмнө л 200 мянган пүүз байдаг байсан шүү дээ. Тэгмээд одоо 200 мянган пүүз гэдэг чинь бас өөр шүү дээ тий. Тэгэхээр хямдхан байна гэсэн үг байхгүй. Тий яг нь зарим нь анх 400 дээр зарагдж байгаа загвар нь ужраад байгаа амьдрахаа бид нар аваа тий. Тэгээ заримдаа бас нэг дэлгүүрт чинь өндөр ашиг харахгүй ашиг нэг амар харахгүйгээр бас брэнд бүтээгдэхүүн байдаг шиг бид нар саксны пүүзийг 299 мянгаар нэлээд олон буузаар тий. Заримдаа дуусчтэй. Хүмүүс чинь ингээд айгүй ихээр авна хүүхдүүд ялангуяа. Леброны пүүсүүд, Гидигийн пүүсүүд дандаа том тамирчид чинь 2 лайн гэдэг байхгүй. Үнэтэй лайн хямдхан лайн. Үнэтэй лайнаа өөрсдөө их хүмсэн тэгээ мөнгөтэй хүмүүс авна. Тэгвэл тэр $200 пүүзийг ч хүн болгон авч чадахгүй шүү 700 800 мянга төгрөг. Тэгвэл хямдхан лайн гэж өгдөг байхгүй. $100, $90, $110 тий. Тэр хямдхан лайнууд нөхгүй. Тэгвэл тэд чинь одоо юу чи хямдхан лайныг 400 мянган төгрөгийн лайныг бид тэр 200 мянгаар зарах боломжтой байгаа байхгүй. Ийм ялгаанаатай байдаг. Тэгээ Леброн Жордан эдэр чи лайнууд утахгүй болчихсон олон лайнтай. Ер нь бол нэг 2 лайн, үнэтэй лайн, хямд лайн гэж боддог бол энэ том тамирчид чинь лайнууд мангар олон болчихдог байхгүй. Тийм л хаваад дээр. За Заяагийн манд дэлгүүр Новотел зочд буудлын зүүн урд Мойсийн дөрвөлөө иргэдэг тэр зам дагуу байж байгаа. Хойш харсан хаалгатай. За дээрээ бол мэдээж Заяа спорт шоп гэх том хаягтай байж байгаа. За нэг давуу талыг хэлэхэд та утсаар нь залгаад тийм өөрөө чинь сонирхож байгаа бүтээгдэхүүн бараа байна уу юу гэд асууж болох юм байлээ. За утасны дугаар нь 88 тэгтэг 91 92. За ер нь бол энэ төвчлөлтийн үед энэ бол маш хэрэгтэй гоё үйлчлэг байгаа шүү. За баярлалаа Заяа. За баярлалаа. За ингээд дэлхийн аварга эхлэх гээд урдсан шатны тоглолт хоёлоо юунуудыг ярьлаа сонирхолтой олон юмнууд бас гарч ирсэн баг тий. За Монголын шоуг хүртэл ярьлаа. За ингээд энэ дэлхийн аварга ингээд нийт 20 хотын 20 цэгэл төрүүлэн болохоор болсон. За нэг сонирхолтой юм нь нийслэл Токиод тоглолт хүлээж авах. Нийслэл Токиод тий. Тэгээд энэ болохоор 74-нд Баруун Германы Боннод нийслэл хот тоглолт хүлээж аваагүй гэдэг. Нийслэлд тоглолт хүлээж авах ердөө 2 тохиолын нэг нь дээр тохиолдсон байна. Германы Бонн ч өөрөө тийм том хот биш шүү дээ. Баруун Германы. Тэгээд Боннд бол тоглолт аваагүй гэдэг 74-нд. Энэ удаа 2002 онд Токио тоглолт аваагүй. Японч өөрөө хангалттай олон том хотуудтай. Дээрээс нь одоо Токиогийн яг урд байдаг Йокохамага том хот байгаа шүү дээ. Тэнд чинь тоглолтыг авчиж байгаа байхгүй. Тэгвэл Японд тэр хотын бүтцээс шалтгаалаад аваагүй гэж магадгүй тий. Тий. Хшээгүү тэгээд цэнгэлдэг ямар уу. Тэгээд баг тэр Токиогийн угаасаа гол цэнгэлдэж Йокохамач яг урд нэдэг тэнд нь ерөөдөө гол цэнгэлдэн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр баг одоо манахаар одоо юу чинь налаах ч юм уу тий. Том цэнгэлдгүүд яг үнэхээр лагууд нь бол ер нь хотоос нэлээд зайтай байдэн шүү дээ том. Одоо 98 оны сая дэлхийн аваргын бид нар өмнөх дэлхийн аварга дээр ярьсан тий. Сендений чинь бас Паристай яг тийм дотор нь байдаг цэнгэлдэг бас биш байхгүй. Жохон бас зайтай байдаг тий. За ингээд 20 хотод анхудаага зохион бол. За Солонгосоос бол Дээгү, Сеул, Бусан, Инчон, Улсан, Сувон, Гуанжу, Жонжу, Согвипо, Дэжүн гэдэг хотууд болсон байдаг. За Солонгосууд бол дэлхийн аваргад зориулж маш олон бас өөрчлөлтүүд хийсний нэг нь энэ хотуудын нэр дээр. Одоо үүд чинь Бусаныг урд нь Бусан гэдэг гэсэн юм байна. П гэрчдэг гэсэн тийм. Дээгүг Тээгү гэдэг гэсэн жишээлбэл.
Сеулийг болохоор бид нэр Сеул гэж хэлдэг ус одоо Сөүл болсон шүү дээ. Иймэрхүү ингээд нэрний жоохон өөрчлөлтүүд хийсэн. За ягаад гэх юм бол нэг илүү нэг солонгосчуу нэрүүдийг илүү баруунжуу болгож байгаа ч юм уу те. Нэг тиймэрхүү юмнууд өөрчлөлт хийсэн. Одоо Кванжу гэдэг нь Гванжу болгодог ч юм уу те. Одоо нөө жимж бол такси драйвер дээр гардаг юу штэ хот штэ нөө солонгосын том бослого болоод оюутны бослого болоод тэрийг дарах гэж хагаад алдчихдаг. Яг Хятад Тянманы Бадар болж байгаа юмсэл чинь солонгос бол Гванжууд болсон те 80-нд 10 жилийн өмнө. Тэгээ тэрийг бол Германы сэтгүүлч дэлхийд тараацсан те тэрнээс хойш солонгос чинь ингээд арчлал руу шилжиж байгаа штэ авторитар дэглэмээс. Хятад ч болохоор дардсан тийм учраас дэглэмээ аваад болцсон те. Монголд яг одоо тийм нөхцөл болоод байна уу гэмээр зүйл бас болох гээд байна те. Сайн харж л байхгүй л хүчлээ. Харин тий. За Японы хотууд гэх юм бол Йокохама, Сайтама, Шизуока, Осака, Мияги, Оита, Нигата, Кашима, Кобе, Саппоро гэдэг. За зарим нь жижиг хотууд зөндөө байгаа юм тэр тий. Японы миний мэддэг зарим том хотууд ерөөсөн дээр гарч ирэхгүй байгаа байхгүй тий. Одоо шилэн дээр Токио алга тий. За дээрэс нь Нагоя алга тий. Юу болдог? Тийм биш тий. Нагоя алга гэдэг ч юм уу тий. За ингээд иймэрхүү юм болсон. За ингээд дэлхийн орон шалралт тэмцээний өмнө бас хэд хэдийн юмуд гарсан. Анх удаага 23 тамирчинтай болгосон дэлхийн оргыг. Урд нь бол 22 тамирчинтай байсан. Ойлоо өмнөд нь хэлжсэн 22 тамирчин дээр зарим нь 2 хаалгач авчираад идэг гэсэн. За тэгээ 23 болгоод 3 хаалгач заавал авчир шиг гэдэг шаардлагыг оруулсан. Бүр 3 must be goalkeepers гэж байгаа байхгүй. 3 заавал одоо хаалгач байна гэж байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөхдүүд чинь бол 2 хаалгачтай 20 тоглогч молчтой яриад. Нэг хаалгач гэмтэл бол дуусч байгаа байхгүй тийм. За ингээд иймэрхүү өөрчлөлтүүд орж ирсэн. За дээрэс нь алтан бөмбөг гэж одоо юу байгаа штэ. Нэмэлт цагт гол оруулчих юм бол тэр чигтэн дуусгах. Тэр алтан бөмбөг ерөөхдөө хамгийн сүүлийн хэрэгцсэн том тэмцээн. Тэгээ 2004 оноос бол мөнгөн бөмбөг гэдэг тэмцээн болж байгаа. За бараг тоглолт руугаа орохоос өмнө дуусчихж байгаа юм штэ тий. Тийм учраас суглаагаа хэдүүлээ бараг ярьчих дөө. Тэгээ бараг дуустаарах юм байна. За ингээд 32 баг энэ удаагийн дэлхийн орчлоор тэмцээнд орж байгаа. Европоос 15. За Азиас 4. Африкаас 5. Өмнөд Америкаас 5. За Хойд Америкаас 3 гээд 70 орноос ороогүй. За ингээд дэлхийн орг авсан бүх багууд орж ирсэн. Одоо урагвай аавна гэдэг чинь тэгэл орчиж яана гэсэн үг байхгүй тий. Урагвай аваад дэлхийн орг одоо авсан бүх улсууд инхүү орж ирсэн байдаг. За тэгээд энэ дэлхийн орг дээр олон зүйл байсан. Одоо нэг нь одоо суглааны асуудлаасаа. Яагаад гэвэл хэсгийн одоо энэ эсэг тэргүүлэнд чинь том багуудын асуудал бол энэ удаа Япон, Солонгос гэсэн хоёр маш сул хоёр баг хэсэг тэргүүлэх юутай болсон. За тийм учраас зарим том багууд одоо юу руу орж байгаа. Хоёрдугаар бот руу орж байгаа. За жишээлбэл Нидерланд ороод ирсэн бол бүр болрох байхгүй. Тийм. Нэг том баг байхгүй бас айгүй том бас өөрчлөлтийг авчирч байгаа юм дээр тийм. За тэгээд Франц, Япон, Солонгос гэдэг энэ гурав тэргүүлж яад бол Япон, Франц бол өмнөх дэлхийн орг. Япон, Солонгос зохион байгуулсан. За тэгээ Бразил, Аргентин, Итали, Герман, Испани гэдэг дэлхийн чансааны эхний одоо 5 багууд тэргүүлж байгаа. За энэ дээр Испани дэлхийн чансаа 6 байсан байгаа байхгүй. 5-д байсан Колумбд ирэх аваагүй. Тийм үү. Тий, Колумб дэлхийн аваргын одоо дэлхийн аваргын юм дээр бол 5-д байсан. Чансаагаараа. Колумб ирэх аваагүй хамгийн өндөр чансаатай байгаа ороо одоо 2020 дэлхийн аварга. Тэгээ 6-д байсан Испани дэшээ огшоод авч байгаа. Хэрэг Колумб байсан бол Колумб хэсэг тэргүүлж байгаа. Тийм байна. Испани, Англи гэдэртэй 2 дугаар бод руу орохгүй. Тийм байна. Бүр амар болох. Бүр заваа болох байсан энэ бол тий. За тэгээд хамгийн бага чансаатай нь Хятад байсан. Дэлхийд олимпийн чансаараа 50-д байсан. За бас боломжийн 50 гэлэрч тий. 70-80 идэл биш тий. За ингэж бол явсан байдаг. За энэ дэлхийн аварга шалруу тэмцээний бөмбөгийг Fevernova гэдэг ийм гоё хөнгөн бөмбөгийг Adidas брэнд хийсэн байдаг. Энэ бөмбөг бол хөл өмгийн бас энэ спортын дунд асар том өөрчлөлт авчирсан. Их хөнгөн. Тэгээд юу байдаг? Урд нь л арьсан бөмбөгөөс энийг бол гаднаа арьсаар хийгээгүй. Тэгээд довтлогч нарт хэлтэй, хаалгач нарт дэвгүй. Тийм. Тоглогч нар ингээд маш хүчтэй зогт юм боломжууд болгоцсон байна. Бөмбөг нь хөнгөн арай өөр болсон учраас. Тэгээд хаалгач юуж бол эрсдэл. Энэ болохоор хөл өмгтөөс нэг юу бэлэгдэж өгч байгаа. Олон гол орох тийм боломжийг бас гаргаж өгч байгаа тийм. Чи нислэлт нь шал өөр болчих шүү дээ. Тийм, нислэлт нь болчихж байгаа. Тэгээд хаалгач ч гэсэн барихад бас эвгүй байна гэд Оливер Кан маань уурлаад ирсэн санагдаад. Тий яг үнэ Оливер Кан бол их гомдолтой энэ дэр. За тэгээд дэлхийн аваргын маскотоор Япон Солонгос хийж байгаа учраас энэ хоёр чинь дундын амтан гэл янз янз юм хэцүү хоорондоос асуудал ихтэй тий. Тэгээд хамт зохион байгуулалт жаахаас үзээгүйсэн. За тэгээд энэ хар гарагийн 3 амтныг бол авсан байдаг. За Ато, Каз, Ник гэд тэр бол хар гарагийн амттай гэдэг 3 нөхөр. Энэ одоо хамгийн алдаргүй дэлхийн аваргын маскот байгаа байхгүй юу?
Тий. Бусдын бол хүмүүс тэднийх нэг тийм байсан да гэх тий. Өстө мэдчихгүй байна. Өстө мэдчихгүй нэг 3 хараагаар нөхөр явсан. Тэгээд Солонгос байсан бол бар мар гэж болж байгаа байхгүй. Солонгосын чинь хөлбөмбөгийн холбооны логон дээр бар байдаг Өмнө Солонгос төр. Тэгээд энэ Сибирийн барт чинь угаасаа Хойд Солонгосын нэр хэсгээр нутгалж исэн байхгүй. Түүхэндээ тий. Тийм баг. Тийм. Тий. Японд ч гэсэндээ гой загас ч юм уу амьтад эндемик амьтад байгаа ш та тий. За тэгээд нэг иймэрхүү байдлаар ингээд ямарчсан логогоо энэд бол гаргаж авсан байдаг. Энэ гурав чинь хүүхэд харуул айхаар юм байна. Тийм байгааз тий. Тийм. Эвгүй нөхдөд байгааз тий. Чи би анхудаа харж байгаа нэрэл алдраггүй юм байна. Тийм өстө алдраг надад чи. За тэгээд энэ дэлхийн аварга дээр Югославийн дасгалжуулагч Боро Милутинович тухайн Югослав шүү дээ. Одооны Серб тий. Боро Милутинович 5 дахь дэлхийн аваргада 5 өөр шгшөө дасгалжуулж орсон бас анхны тохиолдол гарч ирж байгаа. 86 онд Мексикийг, 90 онд Коста-Рикаг, 94 онд Америкийг, 98 онд Нигерийн шоуийг, 2002 онд бүгд хариулах Хятад улсын шоуийг дасгалжуулж дэлхийн аваргад инхүү орж байгаа. Мундаг дасгалжуулагч байгаа юм бол. Тийм би дэлхийн аварга дээр ч гэсэн Хятадыг бас чаггүй овоо тоглож байгаа гэж харсан шүү дээ. Тэгээ Бразил энтертэй бол өстэй овоо үзсэн байл. Тий, Бразилд сайн үзсэн. Тэгээд эхний гол их төгтөн шүү дээ, тий. Тий, гол их төгтөх тий. Португал дээр л жоохон алалчдаг болохоос шүү. Бразилд бол овоо үзчихлээ л гэж харсан. За тэгээд олон улсын хөлбөмбөгийн холбооноос тийм одоо юу ч юм да Аз тивд болж байгаа ч нэлээ өөрчлөлтийн жилээсэн. Янз бүрийн улсуудын шүүгчдэг авчирсан. Энэ бол жоохон алдаа болсон бас. Янз бүрийн улсуудын одоо 3 дахь орны шүүгчүүд гэж байгаа юм тий. Тэднийг авчирсан. Жишээлбэл Нидерландын Антилли арал, Уганда, Зимбабве, Вануату, Антигуа, Барбудагийн шүүгчдийг авчирч сахын шүүгч илгэсэн. Эдгээр нь улс жоохон ингээд алдаа гаргасан. Харин тийм тэр Солонгосын тоглолтуудыг ямар улсын шүүгчид шүүрсэн байна. Тэрийг бас сонсомоор байна. Тий, Солонгос дээр юу шүүж байгаа. Итали дээр нь болохоор Италид байсан тоглолтын дээр Перугийн шүүж байгаа. Морено гэдэг. За дараа нь Испанид байсан тоглолтын дээр Египтийн шүүж байгаа. Гамалганор гэдэг. Эднийг бол тоглолт ярихдаас ярий та тий. Тэгээд Италийн хувьд бол айгүй азгүй байхгүй. 4 гол тооцоогүй. Хороота 2 гол, Мексиктэй Солонгостой тооцоор 1 гол энэ бас тооцоогүй юм тохиолдол бол бас гарч ирсэн байдаг. За тэгээд нэг дэлхийн аваргын тоглолтын өмнө рүү ороход бол нэг иймэрхүү байна. Одоо тэгээд тоглолтоо тий. Тийм. Хоёлаа ирэх дараагийн дугаараар тоглолтуудаа тэгээд ялал хэсэгт хуваарлагдсныгаа тэгээд тоглолтуудаа яриа. Тэгээд аваргын тоглолтоо ярих юм да тий. За тий. Яаж бол багтаан да тий. Тэгэндээ. За баярлалаа заяа. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 170 төлөвийн хот мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Спортын офицыг Америкаас Заяа Спорт Shop болон өдөр бүр шинэврэтэй Төлөөж Бэкери ивент тэтгэлээ. За заяа дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансвага 4191 тэгдүрв 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэхний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.